Энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ Dark Ages гэх нэртэй 6 бүлгээс бүрдсэн маш сонирхолтой комик номыг ярьж өгөхөөр бэлдлээ. Бичлэг тус бүрд 2 бүлэг ярих бөгөөд нийт 3 зураг бичлэг болох юм. Тийм учраас энэ удаа хамтдаа эхний 2 бүлгийн талаар ярилцгаая. За тэгэхээр комик маань ингэж эхэлнэ. Питер Паркер, Мэри Жейн хоёр хуучны найзууд болох Джессика Джонс мөн Люк Кейжтэй хамтдаа пицца идэх цагийг зугаат өнгөрөөгөө сууж байдаг. Мөн Питер МЖ хоёр Мэй гэх хөөрхөн охинтой болсон байдаг ба тэдний охин мөн л хүн алдсны супер хүчтэй бөгөөд охин нь таазан дээгүүр дүрсгүүтээ доош хараад байж байдаг. Үүнийг харсан МЖ Питерт охин маань дахиад л таазан дээгүүр яваад байна. Түүнийг буулгах хэрэгтэй гэж хэлдэг. Питер түүний хэлснээр охиноо буулгахаар тааз руу өсөрч охинтойгоо юм яриад байж байтал гинэт тэдний аалзны мэдрэмж нь маш хүчтэй мэдрэгдэж толгой нь маш ихээр өвдөж эхэлдэг. Гэхдээ энэ мэдрэмжийг зөвхөн тэр хоёр мэдрээгүй бөгөөд бусад хүн аалзууд болох Майс Моралес мөн Гвен Стейси нар тэр хүчтэй мэдрэмжийг адилхан мэдэрсэн байдаг. Бид бүгдээрээ тэр үед ямар нэгэн маш аюултай зүйл ойртож байгааг мэдэрсэн. Үүний дараа Лунала Лафайет гэх охин өөрийн газар дорх лабораториос нэгэн аюултай тохиог олж авдаг. Ер нь бол энэ ертөнцид тэрээр хамгийн ухаантай охин юм. Түүний нэрийг хэлэхэд төвөгтэй учир үүнээс цааш Лафа гэж дуудъя. Ингэснээр Лафа гайхамшигт дүрийн Рид Ричардст өөрийн олсон мэдээллийг хэлэхийн тулд хамтрагч динозавраа унаад хотын дундуур тавьдаг. Уг ачаалттай аюулыг бусад оюуны өндөр чадвартай мутантууд болох бидний сайн мэдэх Джейн Грей, Профессор X гэх тэргүүтэй хүмүүс мэдэрсэн ба мөн сүрлийг авчирч өөр нэгэн хүртэл мэдэрсэн байдаг. Үүний дараа Люк Питерээс юу болсон бэ гэж асуух үед би юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдж байгаа ганц зүйл бол маш аюултай зүйлээ ойртож байгааг л би мэдж байна гэж хэлдэг. Ингэснээр Питер уг аюулыг юу болохыг мэдхийн тулд гайхамшигт дүрийн Рид болон Сьютэй очиж уулзгаар явна. Энэ үед гайхамшигт дүрийн лаборатори дээр Лафа охин ирсэн байх бөгөөд дэлхийн доторх гүнээс биднэр лөө ямар нэгэн зүйл дайрч байна гэж хэлдэг. Энэхүү үдэд ярилцж байх үед гинэт Watcher гарч ирэх бөгөөд тэрээр ертөнцийн төгсгөл ирж байна. Мөн дэлхийд маш бага хугацаа үлдлээ гэдгийг хэлж мөн ямар учиртай аюул занал хийж байгаа талаар хэлдэг. 10 тэрбум жилийн өмнө нэгэн амьд машин бүтээгдсэн бөгөөд түүний зорилго бол ертөнцийг хамгаалах байв. Тэрээр огторгууд байдаг хар нүхнүүдээс ертөнцийг хамгаалахын тулд хар нүхнүүдийг өөртөө сорон авдаг байж. Гэвч хэдэн мянган жил хар нүхнүүдийг өөртөө сорсноос болж түүний оюун ухааныг хар мөн бүхэнд үүргэж эсэргээр ертөнцийг устгаж эхэлснээр сүйтгэгч нэрийг өөртөө олж авсан юм. Гэхдээ энэ трибунал гарч ирснээр түүнийг зогсоож мөн дэлхий гэх нэгэн жижиг гаригийн доторх гүнд түүнийг хорсон байдаг. Гэвч одоо тэр сүйтгэгч буцаад сэрж байгаа бөгөөд хэрвээ бүрэн сэрвэл дэлхийг дотроос нь устган гарч ирэх юм. Аюулыг ханаас ирж байгааг мэдсэн дэлхийн бүх бааtruуд хоорондоо ярилцаж сонгогдсон супер бааtruудыг дэлхийн гүн рүү явуулахар болдог. Үүнд бидний сайн мэдэх Vision, Wanda, Doctor Strange, үл үзэгдэгч хүүхэн мөн Think буюу Ben гэх бааtruуд сонгогдсон байдаг. Ингэснээр тэд дэлхийн гүн рүү порталоор дамжин сүйтгэгчдээр очдог. Тэднийг ирэх үед сүйтгэгч зорилгоо биелүүлэхийн тулд дэлхийг дотроос нь маш хүчтэй зөхиж эхэлдэг. Түүний цохилтоос болоод дэлхийн гадаргуудаар маш хүчтэй газар хөдлөлт болж Вакандад баг зэргийн чичирхийлэл мэдрэгдэж харин Непал, Канада гэх бусад улс орнууд хүчтэй газар хөдлөлтөөс болж тэр жигтээ сүрж эхэлнэ. Мөн далайн гүнд орших Атлантис хүртэл сүрэлт автдаг. Дэлхийд тэр жигтээ сүрэлт автснаар X-Men, Avengers, Runaways, Champions гэх бүх супер бааtruудын нэгдлүүд чадах чинээгээрээ хүмүүс тусалж эхэлдэг. Энэ үед дэлхийн гүнд Бен сүйтгэгчийг зогсоохоор оролддогч түүнийг маш амархан устгадаг. Үүний дараа Ванда түүн рүү дайрах үед сүйтгэгч түүнийг бас л үгүй идэг. Үүнд уурлаж хорсон Vision өөрийн амиа золиослон сүйтгэгчийн толгой руу нэвтэрч Doctor Strange болон Sue хоёрт цаг хожиж өгдөг. Үүний дараа Doctor Strange түүний эсрэг ашиглаж болох бүх гаргалгаа хайсны эцэст нэгэн боломжийг олж хардаг. Тэрээр ямар ч тог цэглэн ашиглах боломжгүй өөр нэгэн хэмжээст порталыг нээж уг порталаас гарч буй соронзон долгионыг түүний эсрэг ашиглахаар шийддэг. Харин үүнийг ойлгосон сүйтгэгч түүний цээжинд өөрийн зэвсгээ зоож мөн үүнтэй зэрэгцсэн порталаас гарч буй соронзон долгион сүйтгэгчийг унтрааж чаддаг. Үүргээ биелүүлсэн Doctor Strange сүүлийн хүчээ шавхан Сьюг буцааж дэлхийн гадаргуу руу явуулдаг. Ийхүү шидтэй амиа алдсан ч түүний нээсэн портал нээлттэй эвээр үлддэг.
Үүнээс үүдэн порталс гарч буй долгион улам томорсоор дэлхийг тэр чигт нь ямар ч тог цахилгаангүй болгож орхино. Иймээс дэлхий дээр байгаа тог цахилгаанаар ажилтдаг бүх зүйл зогсож эхэлдэг. Онгоцнууд, супер өмсгөлүүд, химэл оюун ухаан, мөн Питерийн аалзсан шүсээ гаргадаг төхөөрөмж нь хүртэл ажиллагаагүй болдог. Ингэснээр хүн аалз доош унаж эхлэх үед тэдний амьдардаг барилга нурж байгааг харна. Эхнэр хүүхдээ орхиод үлдээсэндээ харамсаж, нурсан барилга дээр очиход тэд нурангад дарагдсан байдаг. Хорвоо дэлхийг харанхуун өнгөрсөн ч гэлээ. Үргэлж хаана их тэгс гэрэл тусдаг. Үүний дараа үйл явдал 7 жилийн дараах үе рүү очино. 7 жилийн өмнө бидний мэддэг байсан ертөнц мөксөн ч бид өөр ертөнцийг дахин бүтээсэн. Гэхдээ дэлхийг харанхуун өнгөрөх үед хүмүүс айж, уй гашууд автаж эхэлсэн. Харин тэдний зовлон шаналл удалгүй уур хилэнгээр солигдож хүмүүс хоорондоо газар нутаг, нөөц баялаг, үзэл суртлын төлөөх данийг эхлүүлсэн. Энэ бүх газар хөдлөлт, тог цахилгаан, мөн дайнаас болж маш их хүмүүс амиа алдсан. Гэхдээ үүний дараа энэ бүх айдас үмэн самууныг зогсоохын тулд супер бааtruуд бүгд энх тайвны хөдөлгөөн эхлүүлнэ. ертөнц мөглөөгöd муухай газар болдог гэж өрнөхийн хэлээ. Үржил шимгүй газар нутаг, гавлын яс, хүний мах иддэг тэнүүлжлэгчд гэсэн нийтлэг ойлголт удаамарт бидний соёл иргэншил уналтанд орсон ч илүү дээр ертөнц бий болсон. Хүн төрлөختөн цахилгаан эрчим хүчээр хөгжил дэвшилт хүрэх өөр гарцыг олсон бөгөөд цөөхөн хүн амтаа өөрсдийн жижиг хотуудыг босгож мөн телепат чадвартай хүмүүс өөрсдийн оюун ухаанаар улс хоорондын дунд мэдээлүүд солилцож мөн дамжуулдаг болсон байв. Харин дэлхийн нийслэл Ваканда болсон байдаг. Мөн Жин Грей оюуны өндөр чадвартай хүмүүсийг цуглуулж гэрэлтүүлэг, хоол хүнсний хадгалалт, мөн үйлдвэрлэлийн цоошин системийг дахин бүтээсэн байдаг. Харин тэд өөрсдийгөө аюулаас хамгаалахын тулд аалзны шүс ашигладаг болсон байв. Яг энүүд аалзны шүс гинэд тасарч хонх дуурснаар харуулт гарч байсан дээр Devil Fog хоёр ямар нэгэн зүйл ойртож байгааг мэднэ. Үүний дараа ойд юу байгааг шалгахаар Blade, Gabi, Laura, Bloodstone гэх тэргүүдэд хамгаалагч бааtruуд гарч ирдэг. Төд удалгүй ойгоос тэдний өөдөөс хүн чон, мөн вампирууд гарч ирэх бөгөөд хамгаалагч тэд нартай тулдаж эхэлнэ. Харин энүүд Tony Stark, Pepper хоёр агууд барилах лабораторид байж байх үед гинэт агуун нүхнээс Ахмад Америк гарч ирнэ. Уулзалтаагүй утсан тэд ойр зургийн юмс ярьж мөн Ахмад Америк энэ бүх хугацаанд Европт байсан гэж хэлдэг. Тэдний ярианаас бид Европ төв тэр чигт апокалипсийн дарангуйлд орсныг олж мэднэ. Мөн Ахмад Америк Тонид тэдэнд тусламж хэрэгтэй байна гэж хэлээд түүнийг нэг тийш дагуулж явдаг. Тони түүнээс бид хаашаа явж байгаа юм бэ гэж асуух үед Ахмад түүнд чамд харуулах зүйл байна гэж хэлдэг. Энэхүү тэд ойроо орох үед тэднийг апокалипс өөрийн хүмүүстэйгээ хүлээж байдаг. Яг энэ үед Дракула түүний хүзүүнээс барьж авах үед Ахмад Америк түүнийг зохиж унгаадаг. Тони ухаан алдаж доош унах үед түүнийг зохисон хүн яг үнэндээ Ахмад Америк биш байсан бөгөөд түүний дүрд хуурсан мистик байсныг бид олж мэднэ. Ингэснээр тэд Тониг Европын Франц улсад авчрах бөгөөд апокалипс түүнийг өөрийнхөө удирдлагын дор ажилуулахыг хүсдэг. Мэдээж Тони Старк үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг хэлэхэд апокалипс түүнд нэгэн зүйлийг харуулна. Тэр эрдэмтдийг өөрийнхөө дор ажилуулж цахилгаан эрчим хүч гаргаж чадсан байдаг. Мөн тэдний дунд Riri Williams, мөн гайхамшигт дүрийн Reed Richards хамт ажиллаж байдаг. Тэр хоёрыг хараад гайхсан Тони, "Та хоёрыг бид үхсэн л гэж бодож байлаа. Та нар энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуух үед гайхамшигт дүрийн Reed, "Бид чадах бүхнээр апокалипс тусалж байна" гэж хэлдэг. Энэ бүхнийг хараад гайхсан Тони апокалипсээс түүний хэрхэн цахилгаан эрчим хүч гаргаж байгааг асуудаг. Тэгтэл апокалипс яг үнэндээ магнитог ашиглан энэ бүх цахилгааныг гаргаж авч байгааг бид харна. Яг энүүд Killgrave гарч ирэх бөгөөд апокалипс түнд Тонигийн оюун ухааныг ховсдохыг шаарддаг. Killgrave бол ямар ч хүний оюун ухааныг ховсддог супер хүчтэй бөгөөд Reed болон бусад супер бааtruудыг ч гэсэн ховсдсныг Тони олж мэднэ. Ийхүү Killgrave Тони Старкийг ховсдох үед апокалипс би бурхнаас ч хүчтэй амьд оршихуун оюун ухаанд хүрч чадсан. Гэхдээ дэлхий зогсож мөн тэр зүйл унтарсан. Би түүний хүч чадлыг хүсэж байна. Чи надад сүйтгэгчийг сэрээхэд туслах болно Тони Старк гэж хэлээд ийхүү Dark Ages комикийн эхний 2 бүлэг дуусдаг. Харин дараагийн бичлэг дээр би та бүхэндээ 3 болон 4 дугаар бүлгийг ярьж өгөх болно.
Тийм учраас Цааскадтай ойр байхын тулд subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.